Цаана өнөөдөр үеийг систем ба адмын бүтэц гэсэн сэдвээр ярилцъя. Мягмар Сүрэн багш байна. Үг агуулгын хүрээнд богино үеийн үеийг систем, урт үеийн үеийг систем тэдгээрийн ялгаа, үеийг систем ба атомын бүтэц хоорондоо ямар хамааралтай байдаг вэ гэдгийг ярилцсан. За мөн захин хичээлийн захиалга болон хувь хүнтэй хамтран ажиллах, байгууллагатай хамтран ажиллах захиалгыг 98133311 дугаараас авч байна. За үеийг системийг анх Орос эрдэмтэн Д.И. Менделеев зохиосон байгаа. За үеийг системийн хөгжлийн явцад түүнийг тодорхойлсон тодорхойлтыг 3 удаа өөрчилсөн байдаг. За хамгийн нэгдүгürt нь энгийн бодис болон элементүүдийн хэлбэр төрх шинж чанар нь тэдгээрийн атом жинтэй үеийг шүтэлцээтэй байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл атом массынх нь өсөх дараалалаар эхний үед байрлуулж исэн байна. За тэгээд дараагийн хөгжлийн явцад элементүүд болон тэдгээрийн нэгдлүүдийн шинж чанар нь элементийн атомын цөмийн цэнгийн өсөх дараалтаа үеийг шүтэлцээтэй гэж тодорхойлсон байдаг. Атом массаар тодорхойлох явцад зарим элементүүдийн шинж чанар нь зөрчигдөжсэн учраас цөмийн цэнгийнх нь өсөх дараалалаар нь байрлуулж үзэжсэн байна. За орчин үед үеийг системийг хамгийн эцсийн байдлаар элементүүд болон тэдгээрийн нэгдлүүдийн шинж чанар нь атомуудын электрон байгууламжийн бүтэцтэй үеийг шүтэлцээтэй гэж бол тодорхойлсон байгаа. За энэ нь дараагийн слайдууд дээр илүү дэлгэрэнгүй гарах болно. Системийг богино үеит, урт үеит гэж хоёр ангилж үздэг байгаа. За богино үеит үеийг системийн бүтэцийг авч үзье. За үеийг системийг харахад энэ ором тоогоор бүлгийн дугааруудыг бол тэмдэглэсэн байна. Тэгэхээр үеийг систем 8 бүлэгтэй болж таарах нэ. За үеийн дугаарыг энд 1-ээс 7 хүртэл тэмдэглэсэн байна. За үе маань тэгтэл дотроо игнэнд бас хуваагддаг байна. За эндээс харахад 1-ээс 3 дугаар игнэ нь бол үеийнхээ дугаартай тэнцүү буюу давхарцсан байна тий. За тэгвэл 4-р үеэс эхлээд игнээ нь 2 салаалаад ингээд явсан байгаа нь харагдаж байна. За үеийг систем атомын бүтэц хоёр хоорондоо хамааралтай гэж ярьсан шүү дээ. За тэгвэл шүү дээ тий. За ус төрөгч дээр авч үзье. Ус төрөгч маань 1-р бүлгийн элемент байгаа учраас гадаад давхраандаа бол 1 электронтой гэдэг нь харагдаж байна. Харин энэ игнэний дугаар үеийн дугаар нь электроны хэдэн давхраатай болохыг зааж өгнө. Тэгвэл ус төрөгчийн 1 электрон нь 1-р давхраан дээр иргэдэг байна гэдгийг энэ дээр хэлж өгөн тий. За өөрөөр хэлбэл үеийг системийн үеийн дугаар нь тухайн атомын сүмийг тойроод электроны хэдэн давхраа байгааг зааж өгдөг байна. Бүлгийн дугаар нь болохоор тухайн гадаад давхраан дээрээ хичнээн электрон байгааг зааж өгнө. За жишээлбэл борыг авч үзье. За бор маань электроны 2 давхраатай гэж харагдаж байна тийм ээ. За нийт 5 электронтой. Тэгвэл 1s дээр 2, 2s дээр 2, 2p дээр 1 гэхэд ингээд 2 дугаар давхраан дээрээ 3 электронтой, 1-р давхраан дээрээ 2 электронтой юм байна шүү дээ. За тэгвэл энэ 2 дугаар давхраан дээр электроны 2 давхраа байгаа гэдгийг үеийн дугаар нь зааж өгч байна. За тэгвэл нийтдээ гадаад давхраанд нь 3 электрон байна гэдгийг энэ бүлгийн дугаар зааж өгч байна. За гэх мэтчлэнгээр бүлгийн дугаар нь гадаад давхрааны электроны тоо, үеийн дугаар нь электроны хэдэн давхраа байгааг зааж өгдөг байна. За үеийг систем дээр элемент болгоныг дис дугаарлан байрлуулсан байдаг тий. За ус төрөгч 1, гели 2, за лити 3, берилли 4 гэх мэтчлэн. За энэ дис дугаар нь тухайн элементийн цөмийн цэнгийг зааж өгнө. Электроны тоог нь бас зааж өгдөг байгаа. За жишээлбэл азотыг авч үзье. Азот маань нэмэгт 7 гэсэн цөмтэй түүнийг тойроод 7 электрон байршиж байна. За тэгвэл азотын нийтдээ 2 электроны давхраатай гадна давхраанд нь 5 электрон байрлалт юм байна гэдэг ингээ үеийг систем атомын бүтэцтэй сайшгүй холбоотой болохыг харж болно. За үеийг систем дээр мөн цөмийн цэнийг электроны тоо тий гадаад давхрааны электроны тоо энтрийг тодорхойлохоос гадна за үеийг систем дээр элементүүдийг S, P, D, F электроноор бүглэгдснээс хамааруулаад ангилж үздэг байгаа. За үеийг систем дээр тэгвэл S элементүүдийг улаан өнгөөр тэмдэглэдэг. За энд бол 1, 2 дугаар бүлгийн үндсэн бүлгийн элементүүд тэгээд дээрэс нь гели орсон байна тий. За тэгвэл P элементүүд гэхээр хамгийн гадна талдаа P орбитал нь электроноор дүүргэгдсэн байл P элементүүд гэж үздэг. За эдгээрийг шар өнгөөр үеийг систем дээр тэмдэглэдэг байна. Энэ
За D элементүүдийг үйлдэх системдэр энэ цэнхэр өнгөөр тэмдэглэж үзүүлсэн байна. За F элементүүдийг болохоор ногоо өнгөөр. За 57-д лантаноид гэдэг лантантай төстэй 14 элемент байдаг. Тэдгээрийг үйлдэх системийн доор хэсэгт нь лантан төстэй элементүүдгээ байрлуулсан байна, тийм ээ. За тэгвэл мөн 89-р элемент буюу актинтай төстэй элементүүдийг үйлдэх системийн богино үед үйлдэх системийн доод хэсэгт нь ингээд байрлуулдаг байна. За ингээд атомын электрон бүтэцтэй бол богино үед үйлдэх систем маань холбогдож ирж байна, тийм үү? За түүнээс гадна за одоо жишээлбэл хэдүүлээ энэ нүрс төрөгч дээр авч үзье. За нүрс төрөгч 6 дахь элемент учраас цөм нь нэмэгт 6 гэсэн цөмтэй. За түүнийг тойроод 6 электрон байрлаж байгаа тийм. За 6 электрон маань 1s дээр 2, 2s дээр 2, 2p дээр 2 гээд 2 дугаар давхраандаа нийтдээ 4 электронтой. 4 электронтой юм чи үйлдэх системийн 4-р бүлэгт харгалзаж байна. За электроны 2 давхраатай байсан учраас 2 дугаар үед харгалзаад байгаа юм байна. Тийм үү? Гэдгийг зааж өгч байна. За нүрс төрөгч маань атом масс нь 12 гэсэн байна. За тэгвэл нейтроны тоог олохдоо атом массаас нь цөмийн цэник буюу 9 дугаарыг хасгана тий. Тэгвэл 12-оос 6-ыг хасаад 6 нейтронтой. За гэх мэтчлэнгээр богино үед үйлдэх системийг ашиглах нэ. За мөн үйлдэх систем богино үед үйлдэх систем дээр зайлшгүй нэг мэдих нэршлүүдийг авч үзье. За энэ нь 1, 2 дугаар бүлгийн металлуудыг шүлтээ металлууд гэж нэрлэдэг байгаа. За 1-р бүлгийн шүлтээ металлууд, 2 дугаар бүлэг нь болохоор газрын шүлтээ металлууд. Гэтэ энэ улаанаар тэмдэглэгдсэнийг хэлж байгаа шүү. За тэгээ өшөө 7 дугаар бүлгийн фтор, хлор, бром, йод, астат гэсэн энэ P элементүүдийг болохоор галгенууд гэд нэрлэж байгаа. За 8 дугаар бүлгийн гелий, неон, аргон, криптон, ксенон, радон эдгээр элементүүдийг инерти хий гэж нэрлэдэг. За энэ үйлдэх систем дээр мөн богино үед үйлдэх систем дээр 1, 2, 3 дугаар үеийг бага үе гэж нэрлэж байгаа. За ингээ ерөнхий зайлшгүй мэдэх нөгөө нэршлүүдийг тогтоож авч штэ. За 4, 5, 6 дугаар үеийг их үе гэж нэрлэж байгаа. За энэ нь яагаад тэгэхээр дотроо 2 дэд бүлэг болоо салаалцсан байгаа тийм үү. За 7 дугаар үеийг бол дуусаагүй үе гэж нэрлэдэг байгаа. За мөн энэ дээр штэ 1-р бүлгийн элементүүдийг зарим нь улаан, зарим нь цэнхрээр тэмдэглэж зарж байна тий. Улаан нь S элементүүд, цэнхэр нь болохоор D элементүүд байна. За тэгвэл штэ энэ дээр улаанаар тэмдэглэгдсэн энэ богино үед үйлдэх систем дээр элементүүдийг үндсэн бүлэг буюу А бүлгийн элементүүд, хажуугийн дэд бүлэг буюу Б бүлгийн элементүүд гэж бол салгаж үздэг байгаа тийм үү. За нэгэн А бүлэгт литий, натрий, калий, за ус төрөгч, рубидий, цезий, франций эдгээр нь үндсэн А бүлгийн элементүүд гэж явах нь тий. Тэгвэл D металлууд буюу зис, мөнгө, алт эдгээр цэнхэр дээр тэмдэглэгдсэн элементүүд нь нэгэн Б бүлгийн элементүүд гэж явах нэ. За энэ мэтчлэн богино үед үйлдэх системд бол бүлэг болгон А болон Б бүлэг буюу үндсэн бүлэг хажуугийн дэд бүлгээс тогтсон байдаг. За 3 дугаар бүлгийг авч үзье. Үндсэн бүлэгт бор, хөнгөн цагаан, галлий, инди, таллий, нихоны гэсэн эдгээр элементүүд байрлсан байна тий. За 3-ын тэгвэл Б бүлэгт нь скандий, итри гэсэн D элементүүд байрлсан байна. За гэх мэтчлэнгээр тэгэхээр энэ хажуугийн дэд бүлэгт бол энэ D бүлгийн D элементүүд бол байрлсан байна. Ихэвчлэнтэй нэг D элементүүд байрладаг бахан. За мөн үйлдэх систем дээр элементүүдийн металл уу металл биш үү гэдгийг бол тодорхойлох боломжтой байдаг. За энийг өмнөх хичээл дээр нэлээд дэлгэрэнгүй тайлбарсан байгаа. За богино үеийн үйлдэх систем нэг иймэрхүү бүтцтэй байх нэ. Үйлдэх системийн үеийг дахиад нэг харж үзье тийм ээ. За 1-р үед болохоор ус төрөгч гелий гэсэн хоёрхан элемент агуулгаддаг болох нь харагдаж байна тийм ээ. За тэгвэл 2 дугаар үе нь литигээр эхлээд неон гэсэн инерти хийгээр төгсөж байна тийм. За литий маань шүлтээ металл байгаа. За 3 дугаар үе нь мөн натрий гэсэн шүлтээ металлаар эхлээд аргон гэсэн инерти хийгээр төгсөж байна. Өөрөөр хэлбэл 2, 3 дугаар үе маань 8 элементийг агуулсан болох нь эндээс харагдаж байна. За тэгвэл 4-р үеийг авч үзье тий. За 4-р үе маань калий гэсэн шүлтээ металлаар эхэлж байна тийм үү. Гэтэл энэ 8 дугаар
бүлэгт төмөр, кобальт, никель гэсэн юм 3 элемент давхардаж орж ирж байгаа болох нь харагдчихна тийм үү. За өөрөөр хэлбэл 4-р үед маань нийтдээ 18 элемент байгаа. 5-р үед мөн ялгаагүй 8-р бүлэгт нь рутены, роди, паллади гэсэн юм 3 элемент хамт орж ирж байгааг бол ажиглаж болох нь. За мөн 18 элементтэй тий. За 6-р үеэс эхлээд F элементүүд буюу лантаноидууд орж ирсэн байна. За 7-р үед мөн ялгаагүй актиноидууд гэдэг F элементүүд орж ирсэн юм онцлогтой харагдаж байна. За энэ дээр бас цэнхрээр тэмдэглэгдсэн энэ бүх D элементүүд нь металл шин чанартай байдаг. Системийн талаар дүгнэж үзье. За энэ нь нийтдээ 8 бүлэгт 7 үетэй байгаа тийм үү. За бүлгийн дугаар нь элементийн гадаад давхрааны тоог зааж өгдөг. За энэ дээр ингэж дэлгэрэнгүй бичсэн нь та бүхнийг бичиж тэмдэглэж авахд хүн байгууллагын хүүднээс бичсэн байгаа. За үеийн дугаар нь бол электроны давхрааны тоог зааж өгнө. За элементийн дис дугаар нь цөмийн цэнэг, электроны тоо, протоны тоо зэрэг богино үед үйлдэх системийн үндсэн боллог буюу А бүлэгт нь 1, 2, 3, 4, 6, 8, 10 дугаар игнэний элементүүд ордог байна. За хажуугийн дэд бүлэг буюу Б бүлэгт нь 5, 7, 9, 11 дугаар игнэний элементүүд орох нэ. За 1-ээс 3 дугаар үе нь ерөнхийдөө богино үед үйлдэх систем дээр шүлтийн металлаар эхлээд инертийн хийгээр төгссөн байдаг тий. За эдгээр нь нийтдээ 8 элементийг бол агуулдаг. Эдгээрийг бол бага үе гэж бол нэрлэдэг байгаа. Харин 4, 5 дугаар үеийн нийтдээ 18 элементээс бүрдсэн 2 игнэнээс тогтдог. За эдгээрийг бол их үе гэж нэрлэдэг. За 7 дугаар үе нь бол дуусаагүй үе гэдэг нэртэй байгаа. За 8 дугаар игнэнд лантан төстэй 14 элемент орж ирсэн байдаг. За 10 дугаар игнэнд бол актинтай төстэй 14 элемент байдаг. За лантаноид, актиноидуудыг үлэх системийн доод хэсэгт нь тэмдэглэсэн байдаг. Үйлэх системийг бол харуулсан байна. За энэхүү урт үед үйлэх системийг харахад за эхний ээлжинд бол шүлтийн металл, 2 дугаар бүлэгт бол газар шүлтийн металлууд ингээ байрлсан байна тий. За 3 дугаар бүлгээс бол А биш Б бүлэг 3-ын Б, 4-ын Б, 5-ын Б, 6-ын Б, 7-ын Б, 8-ын Б, тэгээ 1-ийн Б, 2-ын Б гэх мэтчлэн энд Б бүлгүүдийг А бүлгээс нь тусад нь ингэж байрлуулдаг байна. За тэгвэл 3-ын А бүлэг, 4-ийн А бүлэг, 5-ын А, 6-гийн А, 7-гийн А бүлгүүд, 8-ийн А бүлгүүд ингэж тусдаа байрлсан байна. За тэгвэл биштэй энэ урт үед үйлдэх систем дээр өөрөөр хэлбэл А болон Б бүлгийг салгаад байрлуулсан байдаг бахан тий. Харин лантаноид, актиноидууд нь үйлдэх системийн доод хэсэгт байрлсан хэвээрээ байна. За үйлдэх систем дээр 1, 2 дугаар бүлгийн элементүүдийг S элементүүд гэж нэрлэж байгаа. Яг тэгэхээр хамгийн сүүлд S орбиталны электроноор дүүргэгдсэн байдаг тийм үү. За тэгвэл биштэй энэ 3-ын Б-гээс энэ 2-ын Б, 1-ийн Б, 2-ын Б, тэгээ 8-ын Б гэсэн энэ эдгээр элементүүд нь D элементүүд буюу шилжилтийн металлууд гэж нэрлэгддэг байна тийм үү. За тэгвэл P элементүүдийг энэ урт үед үйлдэх систем дээр 3-ын А, 4-ийн А, 5, 6, 7-гийн А, 8-ийн А бүлэгт тус бүр ингэж тэмдэглэсэн байна. За мөн энэ дээр мөн бороос астат хүртэл диагонал татаад энэ диагоналын доор байршиж байгаа эдгээр элементүүд нь бүгдээрээ металлууд, диагоналаас дээшээ байрлаж байгаа эдгээр элементүүд нь металл биш шин чанартай болохыг урт үед үйлдэх системээс хялбархан харж болох нэ. За мөн төлөв байдлын хувьд тухайн элементүүд хатуу, хий, шингэн гэсэн төлөвтэй байж болох гэдэг нь тий. За тэгвэл энэ металлууд бол бүгдээрээ хатуу төлөвтэй бодисууд болж таарах нэ. За мөн энэ үйлдэх систем дээр за жишээлбэл борыг аваад үзье. Энэ дээр цөмийн цэнэг нь 5, атом мас нь 10/181 ойролцоогоор 11 гэсэн үг байна тий. За ингээд химийн тэмдгээс гадна үйлдэх системийн элементийн дэс дугаар, харьцангуй атом мас нь бичигддэг байна. За энд ерөнхийдөө бороос астат хүртлийн татсан диагоналын дээд хэсэгт буюу эдгээр нь металл биш гэж бол түрүү хэлсэн байгаа тий. За гих мэтчлэнгээр энэ үйлдэх систем дээр гол нь электрон байгууламжтай нь холбоотойгоор элементүүдийг байрлуулсан байна шүү дээ. За F элементүүдийг энд ялган үзүүлсэн байна.
хичээлийн захиалга эсвэл YouTube дээр хичээл хийх аргыг заалгахыг хүсвэл 98133311 дугаараар хандаж болно. За энд урт үед үйлдэх системийн өөр нэг хувилбарыг харуулсан байна. За 1-ийн А болон 2-ийн А бүлгийн элементүүдийг бүгдийг нь улаанаар тэмдэглэсэн байна, тийм ээ. За тэгвэл богино үед үйлдэх системийг бодоход урт үед үйлдэх систем нь нөгөө бүлгүүдийг А, Б-гээр нь ялгаад тэмдэглэсэн маа штэ. За тэгвэл 3-ийн А, 4-ийн А, 5, 6, 7, 8-ийн А бүлгүүд энд харагдаж байна, тийм ээ. За гелийн маань мөн ялгаагүй S элемент байгаа. За тэгвэл өштэй энэ үйлдэх систем дээр элементүүдийг хамгийн сүүл ямар орбитал электроноор бөглөгдснөөс нь хамааруулаад S, P, D, F элемент гэж ангилаад байгаа нь энэ хүү урт үеийн үйлдэх систем дээр илүү тодорхой харагддаг байна. За тэгэхээр 1, 2 дугаар бүлэг маань S элемент, тэгээ 3-ын А-гаас 8-ын А бүлгүүд маань P элемент байх нь байна, тийм ээ. За дараа нь 3-ын B, 1-ийн B, 2-ын B, 3-ын B-гээс тэгээ 8-ын B хүртэл эдгээр элементүүд нь D элементүүд буюу дандаа металлууд болж таарах нь байна, тийм үү. За F элементүүдийг үйлдэх системийн доод хэсэгт ногоон өнгөөр тэмдэглэж үзүүлсэн байна. Үйлдэх системд элементүүдийн бүлгийн дугаар, үеийн дугаар мөн электрон байгууламж хоорондоо маш их хамааралтай байдаг. За энд 1-ийн А-гаас 8-ийн А бүлгийн элементүүдийн электрон байгууламжийн ерөнхий томьёог бол бичиж үзүүлсэн байна. За жишээлбэл 1-ийн А бүлэг дээр NS1 гэсэн электрон байгууламж явж байна, тий. За N гэдэг маань электроны давхрааны тоо буюу үеийн дугаарыг зааж өгж байгаа. За жишээлбэл литийг аваад үзье. Литийн маань 2 дугаар үед оршиж байна, тийм үү. За 2 дугаар үеийн учраас 2S1 гэсэн электрон байгууламжтай болох нэ. За натрийн 3 дугаар үед оршиж байна. Гадаад давхрааны электрон байгууламж нь тэгэхээр 3S1. За ингээ кали дээр 4S1, рубиди дээр 5S1, 5 дугаар үе байна, тий. Цези дээр 6S1. Гэх мэтчлэн 1-ийн А бүлгийн элементүүдийн ерөнхий электрон байгууламжийн томьёо нь NS1. S орбитал дээр 1 электронтой гэж гарч ирж байна, тийм үү. За үүнтэй адилхан 2-ийн А бүлгийнх NS2 гэсэн электрон байгууламжтай байна, тий. За бериллийн 2 дугаар үе учраас нийтдээ 4 электронтой байна, тий. 1S дээрээ 2, 2S дээрээ 2 гэж орж ирж байна. За тэгвэл магниг 12 электроныг бүгдийг нь бичгүүгээр гадаад давхрааг нь шууд мэдэж болох нь. За тэгвэл энэ 3 гэж байгаа учраас 3S2 буюу электроны 3 давхраатай. За кальций 4S2, стронций 5S2, бари 6 дугаар үед байгаа учраас 6S дээрээ 2. За тэгвэл ингээд нэг бүлэгт байгаа элементүүдийн электрон байгууламж нь яг үйлэн давтагдаад яваад байгаа нь анзаарэгдэж байна, тийм үү. За дараагийнх нь 3-ийн А-гаас 8-ийн А бүлгийн элементүүд маань хамгийн сүүлд P орбитал нь электроноор дүүргэгдсэн байна 3-ийн А-гаас. Тэгвэл эдгээр элементүүдийг шар өнгөөр тэмдэглэсэн P элементүүд гэж бол нэрлэдэг бахан, тий. За мөн ялгаагүй бүлгийн дагуу тухайн электрон байгууламж үйлэн давтагдсан байгаа. За жишээлбэл хөнгөн цагааныг авч үзье. Хөнгөн цагаан маань 3 дугаар үеийн 3 дугаар бүлгийн элемент болж таарч байна, тийм үү. За тэгвэл үүштэй 3S дээрээ 2, 3P дээрээ 1 гэсэн электрон байгууламжийн томьёотой болох нь. За борийн хувьд болохоор 2 дугаар үе байгаадгааз, тий. Тэгэхээр 2S дээрээ 2, 2P дээрээ 1 гэж бичигдэх нь. За гали энэ 4 дугаар үед бол харгалзаж байна, тий. Тэгэхээр 4S дээрээ 2, 4P дээрээ 1 гэх мэтчлэн NS2NP1 гэдэг маань энэ 3 дугаар бүлгийн дагуу үйлчлэн давтагдаад бол явсан болох нь харагдаж байна, тий. За энэ мэтчлэнгээр за 7 дугаар бүлгийн элементүүд буюу галогенуудыг авч үзье. За 7 дугаар бүлгийн галогенуудад фтор, холор, бром, йод гэсэн эдгээр галогенууд явж байгаа, тий. За астат мөн ялгаагүй энэ электрон байгууламжийн томьёонд бол захирагдана. NS2, NP5 гэсэн 7 дугаар бүлгийн 7-гийн А дээр явж штэ. За тэгвэл фторыг авч үзье. Фтор нийтдээ 9 электронтой, тий. Тэгээ 2 дугаар үеийн 7 дугаар бүлэгт хамаарч байна. За 7 дугаар бүлэг гэдэг маань гадаад давхраанда нийтдээ 5 электронтой. Үүнээс 2 нь S дээрээ 5 нь P дээрээ байрлаж байгаа гэдэг нь харагдаж байна, тий. За тэгвэл фторын хувьд 2S2, 2P5 гэсэн электрон байгууламж. За холорын хувьд 3 дугаар үед харгалзаж байгаа учраас 3S дээрээ 2, 3P дээрээ 5. За гэх мэтчлэнгээр астатын хувьд
астат маань 6 дугаар бүлэг байна тийм ээ. 6s дээрээ 2, 6p дээрээ 5 гээд электрон энэхүү электрон бүтэц бол давтагдаад явах нь байна. За инерти хийнүүдийн хувьд гадаад давхраанда 8 электронтой буюу s дээрээ 2, p дээрээ 6 нийт 8 электронтой батчилтаа давхрааг бол үсгэж явж байна. За эндээс гээлийг неоныг бол харъя. За неон маань 2 дугаар бүлэгт байгаа тийм ээ. 2 дугаар үе байна. За 2 дугаар үеийн 8 дугаар бүлгийн элемент нь шүү дээ. За 2 дугаар үеийн үе учраас n нь 2-той тэнцүү. 2s дээрээ 2, тэгээ 2p дээрээ 6 электронтой болж таарах нэ. За аргоны хувьд гадаад давхрааны электрон байгууламж нь үлэх системээ хараа шууд бичиж болох нь шүү дээ. 3s дээрээ 2, 3p дээрээ 6 электронтой гэх мэтчлэн ингээ радоны хувьд одоо энэ 6 дугаар үед байгаа учраас 6s дээрээ 2, 6p дээрээ 6 электронтой. За ингээд үлэх систем дэх элементүүдийн бүлэг үеийн дугаар электрон байгууламж нь хоорондоо салшгүй холбоотой байна. За ийм учраас үлэх системийг элементүүд болон тэдгээрийн нэгдлийн шинж чанар нь тухайн атомын электрон байгууламжтай үлэх шүтэлцээтэй гэдгийг тодорхойлсон байдаг. За үлэх системийн ерөнхий шинж чанарыг энэхүү хэдэн шугамаар тайлбарлая. За энэ борос астат хүртэл татсан диагонал байна тийм ээ. За энэ диагоналын дээд хэсэгт нь металл шүүд, доод хэсэгт нь бол металлууд байрлана гэж ярьж байсан тийм үү. За тэгвэл үлэх систем дэх элементүүдийн хувьд энэ диагоналын дагуу металл шинж чанар өсдөг байгаа. Мөн энэ диагоналын дагуу металл шинж чанар бол өсөх нэ. За мөн хойноос урдаас хойшлох тусмаа ингээ металл шинж чанар бол өсөж орж ирэх нь тий. За металл шинж чанар яагаад өсөж ийн гэхээр металл маань өөрөө электрон алдаж химийн урвалд ордог штэ. Тэгэхээр литий, натрий, калий, рубидий гэдэг ингээ явхад электроны давхрааны тооныг нэгээр өсдөг. Давхрааны тоо өсөх тусам цөмдөө тухайн гадаад давхрааны электрон татагдах хүч нь суларж ирдэг учраас эдгээр шугамуудын дагуу металл шинж чанар өсдөг байх нэ гэж ойлгож болно тий. За металл биш шинж чанартай бодисууд маань электроныг өөртөө нэгдүүлэхийг бол хүсдэг тий. За тэгвэл энд металл бишүүд бол оршиж байна. Тэгэхээр үлэх системийн урдаасаа хоошоогоо металл биш шинж чанар бас яах нь өсдөг болж таарах нэ. За өшөө атомын радиусын хувьд дээрээсээ доошлох тусмаа атомын радиус бол өсөж орж ирнэ. Яг гэвэл электроны давхрааны тоо нэгээр нэмэгдээд явж байгаа учраас тий дээрээсээ доошоо атомын радиус өснө. Харин үеийн хувьд тухайн нэг үед байрласан элементүүдийн хувьд тий цөмийн цэнэг бол нэгээр өсөө явцсан байгаа. За жишээлбэл калий 19, кальций 20, скандий 21 гэх мэтчлэн адилхан үед байрласан мөртлөө цөмийн цэнэг өсөө явж байгаа. За цөмийн цэнэг өсөнгүүт гадаад давхрааныхаа электроныг өөртөө хүчтэй татах чадвартай учраас тий жишээлбэл калийгаас зис хүртэлч гэдэг юм уу. Энэ шугамын дагуу атомын радиус игнэнийхээ дагуу урдаасаа хойшлоход атомын радиус буурж орж ирнэ. Харин хойноосоо урагшлахад атомын радиус бол өсдөг ийм зүй тогтлоод ажиглагддаг. За энэ улбар шар шугамын эсрэг дэшегээ бол металл биш шинж чанар нь илүү өснө гэсэн ийм тогтол байдаг бахнэ. За энэхүү хичээлийн төгсгөлд богино үед болон урт үед үлэх системээ тэдгээрийн хоорондын ялгаа тэгээд ижил болон төстэй талуудыг бол ойлгож авсан байх гэж найдаж байна. За тэдгээрийг нэхэж сэргээж санаарай. За мөн үлэх системийн ерөнхий шинж чанар ямар зүй тогтолтой байсан бэ гэдэг дээр бас нэлээд сайн бодож за анхаарал хандуулсанд баярлалаа. Цахим хичээлээр хамтран ажиллахыг хүсвэл 9813 3311 дугаарт хандж болно.